Дараагийн мэдээ. Монгол Улсын их хурлын дарга амар баясгалан өнөөдөр Хинтээ аймгийн төв Чингис хотод ажиллаж байгаа. За энэ үеэр парламентаас хэрэгжүүлж байгаа бодлого Улсын их хурлын энэ хаврын чуулганаар хэлэлцэн батлах хууль тогтоомжуудын талаар танилцуулж байна. За өнөөдрийн түвшинд Монгол Улсын нийгмийн харилцааны 30%-ийг хуулиар 70 гаруй хувийг нь журмаар зохицуулж байна. За тиймээс хүн төвтэй бус байгууллага төвтэй энэ байдлыг эрс өөрчилж 3000 гаруй журмуудыг журмлах ажлыг Улсын их хурл хавар намрын чуулганаар хийхээр төлөвлөж байгааг онцоллоо. Нэгсэндээ хуулиар асуудлыг шийдэж зохицуулж чаддаг болох юм бол хүн бүр дагаж мөрдөх нөхцөл боломж нь бүрдэж идэг. Журмаар ийм олон төрлийн харилцааг зохицуулж байгаа байдал нь дагаж мөрдөхгүй байх боломжийг бүрдүүлж өгöd байгааг бид арилгахыг хүсэж байна. За Хинтээ аймгийн хэмжээнд 37 төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхээр 2025 оны тусгажээ. За бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд Хинтээ аймгийг аялал жуулчлалын гол тулгуур болгох, бүс нутгийн онцлог тохируулан махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр барих зэрэг хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх өргөн боломж байгаа талаар иргэдтэй санал солилцлоо. Зам харилцаанд 2026 оныхоо төсөв багтаагаад өгөөч гэж Улсын хурлын эрхэм гишүүн өд болон дарга нараас хүсэж байна. Итгэл орон Сүхбаатар 3 аймгийн арьс ширний үйлдвэр Хинтээ аймаг дээр барих юм бол усан байна, цэвэрлэх байгууламж байна. Хинтээ аймагт бол ялангуяа эрчимдсэн харс эрчимдсэн мал аж ахуйн салбарын үйлдвэрлэл гэдэг зүйл онцгой чухал үүрэгтэй байна. Улаанбаатар хотод нийлүүлэгдэж байгаа махан бүтээгдэхүүний багаар одоо 30 орчим хувийг нийлүүлэх бүрэн боломжтой аймаг гэдгээр онцлогтой байна. Зээнх улсын хурлын дарга амар баясгалан намрын чуулган завсарсан хугацаанд орнотогт ажиллаж иргэдийнхээ санал хүсэлтийг сонсон энэ хаврын болон эрх намрын чуулганаар хэлэлцэн батлах хууль тогтоомжийн төслүүдэд тусгаж ажиллана гэдгээ илэрхийллээ.